Тэгээд яг одоо Bossa Holding компани гүйцэтгэх захирал Нандин Чимэг хатагтайтай ярилцахад бэлэн болоод байна. Танд өглөөний мэд хүргэе. Баярлалаа. Bossa Holding компани импортоос экспорт руу гэсэн зорилттой байдаг. Тэгэхээр энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлтэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлага эхлэе гэж бодож байна. За. Bossa Holding-ийн одоо хоёр дахь үндэсний үйлдвэр бол Монконд чихрийн үйлдвэр байгаа. Бид нар 2019 онд чихрийн үйлдвэрийн төслийг боловсруулж дуусаад ингээ 2020 оноос Bossa кондитер компани байгуулад чихэр амтны зах зээлд одоо үйлдвэрлэгчээр орж ирсэн. За манай үйлдвэрийн хүчин чадал гэх юм бол зах зээлийнхаа 30 орчим хувь дээр ханган нийлүүлэх хүчин чадалтай. За хүн болгон ер нь бол яагаад заавал өргөн хэрэглээний хүнс биш ингээд юм чихэр гэдэг ийм өрсөлдөөнтэй зах зээл рүү үйлдвэрлэгчээр орсон юм бэ гэхээр гэж асуудаг. Тэгээ бид нар бол 20 гаруй жил одоо чихэр амтны бүтээгдэхүүнийг борлуулсан өөрсдийнхөө туршлага дээр нэгдүгээр суурилсан. Хоёрдугаарт бас энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх вэ? Дээрээс нь Монголд бас маш их боломжууд байгаа юм шүү гэдэг олон нэлээд ийм зорилгоодыг харж энэ салбар руу орсон. Шар сүний чихэр бол Монконди брендийн хамгийн алдартай хүмүүсийн мэддэг чихэр шүү дээ. Тэгэхээр энэ чихрийн үйлдвэрлэл яг Монгол хэр явж байгаа вэ? Зах зээлд бас хэрхэн эзэлж байгаа талаар. За бид нэр яг төсөл эхэлсэн ихний 2 жилдээ бол яг чихэр амтныг үйлдвэрлэхээр өөрснөө суралцсан, маш их зүйлийг суралцсан. Тэгээд чихэр амтныг ер нь бол ингэж үйлдвэрлэх юм байна гэдгийг сурсныхаа дараа за яг үндэсний үйлдвэрлэгч гэж хэлүүлэхийн тулд бид нэр яг дотоодоос тодорхой хэмжээний бас талаас дээш хувийг нь түүхий дээр нийлүүлдэг байж ээж бид нар үндэсний үйлдвэрлэгч болох юм байна. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэж одоо зарлах боломжтой юм байна гэдэг үндэслэл судалгаан дээр үндэслэл шар сүний чихрийг гаргаж ирсэн. За шар сүний маань бүтээгдэхүүний одоо өөрийнх нь орцсон гэх юм бол ерөөсөө маш энгийн дөрвөн орцтой. Энд чи одоо өнгө амт нэмэгч одоо нэмэлт ямар нэгэн бодис ороогүй одоо шар сүү цэцгийн тос одоо элсэн чихэр бал бурам гэдэг ингээд ийм үндсэн дөрвөн орцтой. Ийм одоо органик мөртлөөсөө тэгээд дотоодоос өөрсөндөө байгаа тийм одоо ашиг тус уураг эрдсээр баялаг ийм бүтээгдэхүүнийг одоо суур түүхийдээ болгож ашиглаж хийсэн. За хэрэглэгчид мэдээж бид нар шинэ бүтээгдэхүүн гаргахдаа хэдийгээр өөрсөндөө ихтэй байсан боловч маш их айцтай. Тэгээд бүтээгдэхүүний нийлүүлэхэд бол хэрэглэгчид маш гоёор хүлээж авсан. За одоо ингээд үнэхээр бид нэрээ яг нэг хүсээд байсан хүсэмжтийн амт бол гарч ий гэдэг. Тэгээд энэ дээрээсээ урамшаад одоо энэ шар сүний төслийн одоо дараагийн цуврал бүтээгдэхүүн болох одоо зөөлөн чихэр Shira брендийг гаргаад байгаа. Тэгвэл гадаадын зах зээл рүү шар сүний чихэр зэрэг бүтээгдэхүүнүүд хэрхэн хэрэглэгчийн зан төлөвийн хувьд ямар хүлээлттэй байгаа вэ? Бас тэрийг судалж үзсэн байгаа. Тэгэлгүй яг орчин үеийн одоо хүмүүсийн хэрэглээний хэв маяг гэдэг одоо хатуу юмыг одоо зажилж идэх одоо тиймч таатай биш болсон байна. Тэгээд шар сүний одоо хатуу чихрийг ингээд хүлгээд идэхээр амт нь ямар гоё юм бэ? Гэхдээ яагаад ийм хатуу юм бэ гэдэг юм коммент одоо гадаадаас төдийгүй дотоодоос маш их ирсэн. Тэгэхээр бид нар одоо хэрэглэгчийн хэрэглээнд нь илүү таатай болгох тэгээд орчин үеийн хэм маягаа бас дагаад ингээд юм зөөлөн чихэр байх хэрэгтэй юм байна. Гэхдээ энэ нь бас эрдэс одоо уургаар баялаг байх хэрэгтэй юм байна. Монголд үйлдвэрлэсэн юм чинь Монголын онцлогийг тусгасан байх хэрэгтэй гэд Shira бүтээгдэхүүнийг гаргасан. За Shira маань одоо шар сүний ихний бүтээгдэхүүн ингээд ааруул ээзгийн нэмэлттэй, сүүн суурьтай гэдэг олон бүтээгдэхүүнүүд ихээр төлөвлөж байгаа. Бүтээгдэхүүнийхаа үйлдвэрлэлд түүхийд болон санхүүжилт зэрэг сорилтууд хэрхэн тулгардаг вэ? Бас энэ талаар болцож. Мэдээж сорилтууд байлгүй яг уу хүмүүсээ дадлагжуулах, сургах, тэгээд гадаадын шинэ бүтээгдэхүүн одоо өрсөлдөх боломжтой ч юм уу суралцах тийм бүтээгдэхүүнүүдийг судлах. За тэгээд тоног төхөөрөмжийн сонголт, санхүүжилт гэж маш их сорилтууд байсан. За санхүүжилтийн хувьд гэх юм бол бид нар үйлдвэрийнхаа хөрөнгө оруулалтынхаа 60-70 орчим хувийг нь болохоор хүнсний усгал хөтөлбөрийн хөнгөлөлтөө зээлийн санхүүжилтээр санхүүжүүлсэн. За үлдснэгэнд бол өөрсдийнхөө хөрөнгөөр санхүүжилт хийсэн байгаа. Тэгвэл худалдаа авагчдын зан төлөв болон Монголын болон гадаадын зах зээл хэр ялгаатай байдаг вэ? Энийг та нар бас хэрхэн хүлээж авч байгаа вэ? Монголын хэрэглэгчдийн мэдээж гадаадаас арай өөр. Гэхдээ Монголын хэрэглэгчд маань өөрснөө одоо ингээд зах зээлийн нийгэм шилжсэн цагаасаа эхлээд одоо дэлхийн одоо хамгийн үнэтэй хамгийн гоё гэсэн амттан бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд үзсэн учраас монгол хүмүүсийн одоо тэр хүлээлт бол маш өндөр байдаг. Тэр болгонтой ингээ харьцуулагдж байгаа учраас бид нар одоо ингээд амт болон чанар сабаглаа бодол бүх юм дээр дэлхийн жишээ төрж ажиллахгүй бол импортын энэ олон бүтээгдэхүүнүүдээс бол одоо ялгарах стратеги байхгүй болчихж байгаа юм. Тийм учраас тэрийг байнга судалж जैन тэгээ байнга бүтээгдэхүүнүүдэд хөгжүүлж जैन. Яг хэрэглээний онцлогийн хувьд бол гэх юм бол
үндэсний бүтээгдэхүүндээ илүү таатай болдог болсон байна. Одоо шар сууны бүтээгдэхүүнээ гаргаад бид нэр тодорхой ингээд айцтай байсан ч гэлээ гэсэн. Эн чинь яг Монгол сууны амт амтагдж байна. Монгол бүтээгдэхүүн мөн биш үү гэдэг ийм эерэг комментууд нь бол маш таатай байсан. Гэхдээ бид нар бас хатуу чихрээ гаргачаад за монголчуудад мэдээж энэ ч одоо сүү цагаан эдэгээ багасаал хэрэглэсэн юм чинь дуртай байх нь аргагүй. Гадаад хүмүүс таалагдах болов гэсэн чинь гадаад хүмүүс бас их таалагдсан. Тэгээ гадаадаас ингээд таньж мэддэг хүмүүс ч өдөр нэг хэрэглээд үзсэн хүмүүс ингээд байнгын Монгол руу яг эрэхтэй л энэ чихрийг эрг болгондоо авчираад байгаараа бид нар руу явуулж байгаараа гэдэг хүмүүс одоо сэтгэлээ сонсоод бас л маш их урам авч байгаа. Тэгвэл ойрын хүрээнд олж буй зорилттой зах зээл яг хаашаа чиглэж байгаа хятад гэх юм уу? Зөвлөн шар сүү болон сүнс уртай бүтээгдэхүүнүүдээ мэдээж экспортод ерөөсөн хамгийн нэг тэргүүний зорилгоо болгосон байгаа. За тийм мэдээж хамгийн түрүүнд бол хөрш ус хятадын хойд хэсэг рүү бид нар одоо бүтээгдэхүүнээ танилцуулаад эхний гэрээлзлийн саналууд бол орж ирж байгаа. Ингээд цаашлаад Азийн орнууд руу эхэлнэ дээ. Жижиглэн болон бөөний худалдааны үйлдвэрлэлийн зах зээлийн өөрчлөлт бас хэр байгаа вэ? Сүүлийн үед ажиглагдж байгаа. Монгол улсын яг чихрийн зах зээлийн хэмжээ бол ер нь бол багагүй. Нэг хүнд ноогдох чихрийн хэрэглээгээрээ ер нь бол дунджаас дээгүүрт явдаг. Дэлхийд ер нь болохоор 20 сая килограмм буюу одоо 40 орчим сая долларын зөвхөн чихрийн хувьд ийм хэмжээний хэрэглээтэй хүмүүс маш өндөр хэрэглээтэй. Гэхдээ энэ хүмүүсийн амьдралын хэм маяг одоо хэрэглээний зан чанар эдийн засгийн төлөв байдлаас шалтгаалаад бол чихрийн импорт тодорхой хэмжээгээр буурсан байлээ. Бас энэ тодорхой нөлөө манай үйлдвэрийн ч бас нөлөө байгаах тодорхой хэмжээг өөрснөө дотооддоо үйлдвэрлэж байгаа учраас бол чихрийн импорт бол буурсан. Хэрэглэгчдийн зан төлөвийн хувьд дахин нэг дуртахад ирээдүйн зан төлөв бас хэрхэн ажиглагдж байгаа вэ? Хэрхэн өөрчлөгдөх бол? Монгол гэлтүү ер нь одоо ингээд дэлхийн нийтээрээ одоо хэрэглээний зан төлөв ингээд маш богинохон хугацаанд хурдан өөрчлөгддөг болчихж. Бид 2 жилийн өмнө яг ингээд нэлээд дэлхийн одоо томхон судалгаануудыг авч үзэхэд одоо эрзэн чихрийн зах зээл бол маш өргөн ингээд маш хурдтай хувьсан өөрчлөгдөж ингэж тэлж байгаа юм билээ. Тэгэхээр хатуу болон шоколадны чихэрнүүд эрзэн чихрийн зах зээл рүү ер нь бол шилжиж байгаа. Хэрэглэгчид бол эрзэн чихэр буюу зөөлөн чихрийг маш их таашаан хэрэглэж байгаа гэсэн. Тэгвэл дотоодын болон гадаадын зах зээл танаа онцлог давуу тал гэвэл яг зах зээлдээ нийцхүйц бүтээгдэхүүнийг гаргаж ийн гэж ойлгож байна зүг үү? Яг зөв тийм. Бид нэр Монголын сүү яг ингээд одоо гадаад сүү амталж үзсэн импортын сүүтэй ингээд харьцуулаад үзэхэд яг нэг тийм гэж хэлхийн аргагүй нэг өвөрмөц амт байдаг. Монгол мах болон сүү бол нэг өөр өвөрмөц амттай. Энэ бол бэлчээрийн аж ахуйтай холбоотой ийм өвөрмөц амт байдаг. Энүүнийгээ л яг дэлхийд гаргая гэж бодож байгаа. Түүнээс бид нар одоо импортын ийм олон 50-100 жил ажилласан том үйлдвэрүүдтэй бид нар яг адилхан бүтээгдэхүүнүүд өөрөө чигээд өрсөлдөх ямар ч боломжгүй. Тэгэхээр өөрснийхөө онцлог тэр юуник бүтээгдэхүүнийг гаргаж дэлхийд танилцуулах одоо юм алсын том амбицтай л ажиллаж байгаа манай хамталаа. Түүхийн эдийн хувьд Монгол бас сүү гэх мэтчлэн түүхийн эдийн маш өргөн баялагтай шүү дээ. Тэгэхээр энэ түүхийн эдүүдийг хэрхэн ашиглах, бас шинэ технологиг ашиглан шинэ бүтээгдэхүүн гаргах тал дээр зорж ажиллаж байгаа юм. Тийм Монгол маань ингээд маш олон сая толгой малтай, маш их сүү, махны хэрэглээтэй мөртлөөсөө энэний одоо нөгөө одоо хөдөө аж ахуйн хөгжил, дэд үтц, кластер хөгжил бол үнэхээрээс бол маш муу байгаа. Бид одоо болохоор шар сүүнийхаа түүхийн эдийн 3 үйлдвэрээс гэрээтэйгээр авч байгаа. Гэхдээ л энэ маань одоо нэг улирлаас шалтгаалаад гэдэг юм уу, аль үйлдвэрээс нийлүүлэгдэж байгаа гэдгээс шалтгаалаад амт нь ингээд улирлаа гэдэг байнга өөрчлөгдөж байдаг. Тэрийг бид нар үйлдвэр дээр ингээд шинжилгээгээ тохируулж байдаг. Одоохондоо бид нар шар сүүнийхаа бэлэн концентрацийг үйлдвэрүүдээс нийлүүлж авч байгаа. Одоо жилийн дараанаас ихэд концентрацаа өөрснөө бэлтэн гэсэн үг. Энэ нь юу гэхээр зэрэг бид нар түүхийн шар сүүг хөдөө орон нутаг болон жижиг үйлдвэрүүдээс цуглуулад өөрснөө шар сүүнийхаа концентрацийг бэлддэг болно гэсэн үг. Шар сүү маань өөрөө ингээд эрдэс уургаар маш баялаг учраас маш олон хүнсний бүтээгдэхүүнүүдийн суурь түүхийг болдог. Зөвхөн чихэрч гэлтгүү энийг ашиглаад маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг хийж болдог. Одоо бидний бас нэрлж мэддэггүй ингээд одоо бүр хамгийн наазахын талт нарийн боовонд хүртэл дүүргэж бүтээгдэхүүн болж ингээд түүхий дээр ашиглагддаг. Гэтэл Монголоос одоо ингээд бараг 100 сая литр сүү бид нэр хэрэглэж байна. Эний ингээд хамгийн багаар бодоход л 10 сая литр шар сүү одоо ингээд жилд гарч байгаа байхгүй юу. Тэгээ энүүнийг бол бидний ашиглаад маш муу байгаа. Үнэхээр хангалттай байна. Энийг цаашаад одоо ингээд эргэлтэнд оруулах нь бол зөвхөн манай үйлдвэр гэлтгүү одоо ингээд хамтраад кластераар хөгжих боломж бол маш их байна.
Баярлалаа. Тэгээд Монголын брэнд болсон шинэ бүтээгдэхүүнүүдийг олон хэрэглэгчдэд хүргэж гаргаасай гэж амжилт хүсэн танд хэлье. Баярлалаа ярилцсан. За маш баярлалаа. Бид Босо Холдинг компаниг гүйцэтгэх захирал Нандин Жимэг хатагтаатай ярилцлаа.